Тооны хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ дөрслөг орлогын хичээл хийцгээе. Хичээлийн зорилго баримлын шавраар нугас дуршилд сурах, гарын жижиг булчин хөгжүүлэх, бүтээлээ баяжуулан зохиомжлох. Хэрэглэгдэхүүн баримлын шавар. Саяхан бидний үзсэн бичлэгэн дээр юу гарсан бэ хүүхдүүдээ? Тэгвэл бүгдээрээ одоо нугасыг баримлын шавраар хийж үзье. Баримлын шавраа сонгож аваад зөвлөж бөөрөн хэлнэ. Бөөрөн хэлсэн баримлын шаврынхаа томыг нь онцгойлон их биений хэлбэрт оруулна. Толгоогоо биетэй холбож наана. Хоёр жижигхэн бөөрөн хэлсэн баримлын шавраа хавтгайлан далавчны хэлбэрт оруулна. Хавтгайлсан хоёр далавчаа их биедээ холбож наана. Улаан өнгийн жижигхэн бөөрөн хэлсэн баримлын шавраа хошуу хийж толгойд нь холбож наана. Хар өнгийн баримлын шавраа бөөрөн хэлээд хавтгайлж хоёр нүдийг нь хийнэ. Ингээд нугас маань бэлэн боллоо. Та нараа аргачлалын дагуу баримлын шавраар нугасаа хийгээрэй. Бүтээлээ баяжуулан дурслаарай.